За бидний хэлээд байгаа томоо болон томоо төсд ингэх гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөө томоогийн вирус, томоо төсд вирус гэсэн юм эмгүүдээр үүсгдэг. Ер нь бол нийт одоо өвчлөлийн хамгийн их буюу 90-95% тэр нөгөө томоо төсд гэдэг байгаа вирусууд маш олон төрлийн вирусуудаар үүсгэгдэж байгаа юм үүсдэг. Тэрний нэг нь аденовирус гэсэн тийм ээ. За тэгэхээр аденовирус одоо халдварлагдсан хүн ямар шинжүүд илэрдэг вэ гэхээр энэ бол хүүхэд болон одоо насан туршид бүгд адилхан халдварлаж байна. Хүүхдүүд ер нь яагаад илүү ер нь амьсгалын замын зочмог халдвараар илүү өвчлөөд байдаг вэ гэхээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн дархлаа тогтолцоо бол одоо зүгшээг байдаг гэсэн үг. Маш олон тэр одоо дархлаа тогтолцоо мэдээлэл үүсгэж байж байгаа юм. Хоёр амьсгалын замын хөгжлүүд бол одоо гүйц боловсроогүй байна. Тэгвэл одоо бидний одоо бие дагаад амьсгалын замаар бид чинь хөгжиж штэ. За тэгэхээр амьсгалын зам зочмог халдвар гэхэд ерөөсөө энэ амьсгалын замыг бид нэгтлээд сайн ойлгох хэрэгтэй. Ерөөсөө хамраас ихсүүлээд за амьсгал одоо хамрын самтны хэсгээс ингэ явчин тэгээд пиклос буюу одоо тэр юусаар дамжаад тэгээд одоо ларинкс төвөх эсвэл юучин цагаан мөгөөсөө болоо тэгээ ууш болохоор амьсгалын гуусан холоо гэсэн энэ зүйлүүд явж байгаа. Энэгээр бидний агаар ороод хин солилцоо явагдаад ингээд буцаа гаргаж идэг тийм ээ. Тэгэхээр энэгээр дамжиж нөгөө аденовирус чинь халдварлаж байна. За сонгогдлоор гэсэн. Аденовирус одоо тэр хамгийн их одоо тохиолдож байгаа тохиолдлын одоо энэ вирус маань болохоор нэг амьсгалын замын сас сонгогдлоор гэмтээд гэсэн. Ингээд ирэхээр ямар шинжүүд илэрдэг вэ гэхээр өрөвслийн шинжүүд ихэд явна гэсэн. Хамар нармаа дээр одоо битүүрч эхэлдэг тийм ээ. Нэг үрлээ битүүрээд эхэлдэг гэдэг маань тэр одоо хамрын самтдаг хэсгийн одоо сасны хөөнгөд хавчиж. Тэгэхээр бид нар нусаа нийгээд ч хэвтем гарч өгдөг. Эм чин ерөөсөө тэнд ингээд хөөгдчихөд байгаа. Ерөөсөө тэгэхээр амьсгалын зам чинь өөр ингээд багасчаад гэсэн хөөгдчихөв. Тэгэхээр энэ ерөөсөө нэг өвслийн процедур явж байгаа болохоор энийг бол зайлшгүй юм болно одоо эмчилгээний зүйлээр яах вэ? Тийм нөгөө утах аргач одоо тэр бол одоо физик одоо энгийн аргаар тэр амьсгалын тэр яцаа хөөнгийг одоо багасгаж байна гэсэн. За ингээд цаашлаад ирэхээр одоо түн хэднэртэй тэр өвс маань дахиад явагдах юм бол бидний нэг хоолоо сөөх эдгээр бас энэ шинж тэмдгүүд илэрч яадаг. Ихэвчлэн бол энэ амьсгалын дээд замдаа эхэлж халдварлаад цаашлах юм бол амьсгалын доод зам буюу одоо цагаан мөгөөсөө хоолоо амьсгалын гуурс нөлөөгөө орж байгаа. Ингээд ирэхээр цаашлаад эхлээд вирусын гаралтай ингээд байж байгаа. Цаашлаад ирэхээр вирусын гаралтай үүсгэж дархлаа тогтолцоо гэдэг хариу уруулаад явна. Ингээд ирэхээр дархлаа тогтолцоо тодорхой хэмжээний сүлдэж эхэлнэ гэсэн. Ингээд ирэхээр давхар одоо бактерийн халдвараар өвчтдөг гэсэн үг. Тийм үү. Тэгэхээр энийг яаж бид нар ялах вэ? Бид нар нэг юм асуудал байдаг. Ханиад төрөөгүй юу бид нар шууд амжиадаггүй гэдэг чинь. Энэ хамгийн буруу зүйл. Тэгэхээр юу гэхээр антибиотик гэдэг өөрөө бактерийн эсрэг үйлчилж байгаа. Бидний энэ томоо төсөл гэж яриад байгаа зүйл нь болохоор вирусаар үүсгдэг. Тэгэхээр антибиотик өөрөө вирусын эсрэг үйлчлэхгүй гэсэн шууд. Тэгэхээр яг хөө саяны хэдгээр бол эхлээд вирусын халдвар байж болно. Өвчний одоо шат амжилтаас хамаараад цаашлаад ирэх юм бол хэрвээ бактерийн халдвараар хавсарсан тохиолдолд бол бид нар антибиотик эмчилгээ хийх юм бол сонгомжлоор тэрийг тодорхой хэмжээний эмчилж байгаа. Тэгэхээр бактери эхлээ вирус байж байгаа дараа бактеритайгаа хавсарлаа гэдгээр ямар шинжтэй бий. За тэгэхээр ер нь бол яг томоогийн одоо бид нар одоо шинжүүд бол шинжилж чадахгүй шүү дээ. За яг энгийнээр бол за эхлээд бол бид нэг нулимс гоож байгаа те хамар битүүр айл хоолоо ингээд уншигнал те тэгснээр ингээд саслаг юм одоо шингэн бусууд юмтай гоожчих. Ингэж байгаа сүүд рүүгээ ягаад тэгэхээр илүү цэр гараад илүү одоо нус нь ногоороод ирэх юм бол энэ одоо бактерийн халдвар одоо авсарсны шинж гэсэн үг. Тийм ер нь бол ягаад гэвэл нейтрофилис гэдэг зүйл маань өөрөө ингээд дархлын эсүүд үүсээд өгсөн дархлын эсүүд чинь одоо бидний тэр нус цэр болж гадагшилж байгаа. Нэг үрлээд өөрийгөө гүйцэтгээд одоо бис зайж ийн гэсэн үг л дээ. Түрүүний хэлсэн аденовирусын бас нэг шинж тийм голч нь одоо гэмтээдэг зүйл бол нүдний сас гэмтэж өгдөг. Нүднээс гараад идэв шүү дээ. За тэгээд дээрэс нь хүүхдүүдийн нүд өвдөд эхэлдэг. Тэгээд нүд өвдөөр улаагаад эхэлдэг. Бас энэтэй холбоотой. За хүүхдүүд бас гидсэн өвдөд эхэлдэг. Нөгөөдөл хүүхд гүйлгээд эхэлдэг, суулгаад эхэлдэг. Тэгээд энэ гиз өвдчтэй гэдэг хүмүүс бас ихэндээ андуурдаг. Тэгэхээр энэ вирусын сонгомлоор очиж гэмтээдэг эсвэл нь болохоор амьсгалын замын сасдыг гэмтээдэг байх нь байна. Нүдний сасдыг гэмтээдэг байх нь, гидсний хоол боловсрол замын сасдыг гэмтээж өгдөг байх. За тэгэхээр
халдвар авцсан тохиолдолд бид нар яах ёстой гэдэг асуудал гарч ирнэ. Заавч антибиотик бол шууд уухгүй байна. Тэгээ шууд бол амжууд ингээд уугаад бол маш буруу. Монголчуудын тулд амжуудын хэрэглээ өөрөө маш их одоо асуудалтай байна. Тийм ээ. Амжуудын одоо буруу хэрэглээ гэдэг зүйл байж. За тэгэхээр ер нь бол анхдагч болон хоёрдагч урдсан сэргийлт гэж байгаа. Эхлээд өвдөхөөс өмнө бид нар яах вэ гэдэг зүйл. За анхдагч урдсан сэргийлтийн хувьд бол бид нэр мэдээ төрүүлжсэн дархлаа тогтолцоогоо сайжруулахын тулд одоо шимт хичээлтэй хоол хүнс, витамин эрсдэлтэй хоол хүнсээ хэрэглэж явах хэрэгтэй гэдгийг ярьж байсан тийм ээ. За дээрэс нь өрөөндөө бид нар агаарын солилцоог бас маш сайн хийж явах хэрэгтэй. Ийм судалгаа гэдэг юм билээ. Ер нь бол сэрүүн хүн байсан илүү ийм бөхчм халуун өрөөнд байсан хүмүүсийн донд одоо амьсгалын замын зочин хатвараараа эрсдэл нь халуун өрөөнд байсан хүмүүс нь илүү их байдаг. Яагаад вэ гэхээр тэр орчинд одоо бидний агаарын эзэд хүнд чинь маш олон төрлийн вирус, бактериуд байж. Тэгэхээр бид нар агаарын солилцоог өдөрт 1-2 удаа агаарын солилцоо явуулж нэг бол энэ бактери вирусын тоог тодорхой хэмжээний багасгах гэдэг юм шүү дээ. Агаарын солилцоо явуулахгүй энэ орчиндөө бид нар байгаад их тэр дулаан орчинд бүр халуун дээр нөхцөл нөгөө вирус маань улам бактериуд маань илүү өсөж үлчдэг идэвчдэг гэсэн. Тэгэхээр энүүгээр бол бид нар амьсгалын замаа халдвар авчих бас магадлал ихснэ гэсэн. За хоёр дахь урдсан сэргийлт гэдэг нь юу вэ гэхээр нөгөө одоо томоогийн вакцин гэж хэлж байна. Вакцин хамгаалж болно. Гэхдээ энэ томоогийн вакцин бол бидний зайлшгүй хамгаалах ёстой вакцины тоонд бол ордоггүй, сайн дураар хамгаалах вакцины тоонд бол орж явдаг. Монгол бол одоо бас яг халдвартын эмнэлэг дээр халдвартын өвчин судлалын үндэсний төв дээр бол томоогийн вакцин хийгддэг. Тэгэхээр тэр вакцин чинь түрүүний нөгөө 200 вирусыг бол бүгдийг нь дарахгүй гэж байгаа тийм ээ. Тийм. Ер нь бол энэ дээр бол 3 гол вирус байна. Хамгийн их өвчлөн одоо өвдөд идэг 3 гол вирусын одоо дархлаажуулах одоо гамма глобулиныг гаргаж авчих. Тэгснээр бол нийт бол яг энэ хамгийн их халдварлаад байдаг энэ вирусаас бол тодорхой хэмжээний урдсан сэргийлчих юм байна. Өвдсөн ч гэсэн өөр вирус нь ороод ирсэн ч гэсэн урдсан ч гэсэн хөнгөн тусдгаараа бас хүмүүс байж. Баярлалаа. Бидний цагийн дөрөв дуусч дараа